За ингээд хичээл тарчлаа. Одоо ингээд уул нь одоо яг их завсарлагын цаг учраас ингээд одоо оюутнууд ингээд хоолндоо идэх юм цаг юм байгаа. Одоо ингээд одоо энэ сургуулийн юм Соко студент хоол гэдэг одоо ингээд оюутны дэлгүүр юм уу да нэг тиймэрхүү. Одоо ингээд тэнд ямар нэг солиотой группүүд одоо ямар нэг юмны талаар рекламдж байна. Энэ ер нь байнга иймэрхүү солиотой болсон иймэрхүү группүүд байдаг. Одоо цаашаа явах юм бол иймэрхүү групп нилээдтэй таарлах болно. За энэ үгээр ингээд оюутнууд хаасайг суугаад ингээд юм нэг талах ундааманда тийм өдрийн хоол зөв 100 шиддэг хүмүүс бол энэ үгээр ингээд ороод хоол идчихдэг. Тэгээд энэ дотор бол студент хоолж бас нэлээд би тэр болохоор оюутнууд үйлчлдэг янз бүрийн үйлчлэгнүүд байна. Утас авах, билет авах, мэтлэн за энэ үгээр ингээд видео нөө байна. За ингээд мэдээж энэ зөвхөн оюутнууд авахгүй энэ дотор нь орж болно. Yeah, дэлгүүр магтаад. Эндээс бол ер нь хэрэгтэй юм ихэнх юм олчж болдог шүү. Энэ чинь спорт сайхны бараанууд байна. Тэр номнууд байна. За энэ болохоор Соко гэдээ ярих нааж зардаг дурсгалын зориулттай юмнууд нэ. Мэдээж арай жоохон үнэтэй. Гэхдээ яг хоо Соко гэдэг бичиг наацсан учраас би Сокогийнх гэдэг хараал авахын тулд одоо яг эдгэрийг аваад зүгөө яваад байж болох юм. За тэгээд нөгөө бичиг хэрэг тэр ном снэк тэр нарийн боо онигири оохам айнуугаар ингээд нарийн боонууд байна. Хүмүүс ер нь өдрийнхөө цагаар хөвчлэн нарийн боо гэдэг. Тэгээд энэгээр зарим минут тэрүүгээр амттангууд байна. Айнуугаар ингээд за ингээ хоёр давхарт нь бас юм жижиг хоолны газар юм байгаа. Энэ бол ингээд оюутны дэлгүүр гэхэд бол энэ нилээд юм байдаг. Энэ боломжийн дэлгүүр. Тэгээд ганц энэ хоолны газар биш. За сургууль одоо миний мэдгээр л 4 хоолны газартай. Зөвхөн миний мэддэг л 4 хоолны газар байгаа. Одоо энэс доош оруудад нэг хоолны газар вэ. Тэр ийшээ миний иддэг Ровар гэдэг. Роваргийн хоолны газар хоёр давхар тэнд хөвчлээ болоод тэнд хоол нь арай хямд байдаг болохоор би хөвчлэн тийшээ явдаг. Энэ доош явахаар хоол нь арай үнэтэй. Тэгээ хоолных нь үнэн порцн ер нь өөр газрууд хийдэг учраас өөр үнэтэй амттай байд юм билээ. За ер нь тэгээд энэ сургууль. За ээж. Энэ барилга хоёр давхарт нь кендогийн клуб жудогийн клубуд нь байд юм байлаа. Хэл дээр нэг харж байсан. Тэгээд тэр цаанаар гэж өндөр бол Хомбто гэдэг. Ер нь бол үндсэн барилга нь юу headquarter нь байдаг. За энэ нь болохоор жудогийн клуб бид нар нь л харагдаж байгаа шиг байна. За тэгээд ингээд их олон янз юм тааж. За одоо тэр
За энэ бас нэг барилгаа нь мэдхгүй юу ч. Тэр нь ихэнхт нь орж үзээгүй. За тэр харагдж байгаа том барилга бол нэг том тоглолт заал, том заал юм байгаа. Тэр том зааланд одоо жирийн үед бол тийм янз бүрийн хүмүүс бэлтгэл хийдэг. Эсвэл биеийн тамирын сагсны заалрах бол юм шиг байл. Би тэгтээ бас яг сайн мэдгүй. Яг сургуулийн баярын өрөөр энд болохоор том концертны энэ том юм дээр болж байсан. За энэ тэр Ровар гэдэг миний хоолойдог газар харагдж байна. За энэ хавьд ер нь клубүүд нэлээ хичээлдэг, бүжгийн клубүүд, янз бүрийн клубүүд. За одоо энэ харагдж байна. За энэ бол одоо ингээд рок хамтлагийн клубүүд нь энэ дэр байнга тоглодог. Зүгээр ингээд амралтын цагаар ч юм уу зүгээр л рок сонирхдаг бүлгүүд нь энд ингээд байнга тоглолт хийж яадаг. Дандаа амьд тоглолт. Зарим нь ер нь дажгүй, зарим нь жоохон сонио. Тэгээд энэ бол ихэвчлэн ингээд бүжгийн клубүүд нь хичээлдэг. За энэ болохоор хөгжмийн клуб баг шиг байна. Энэ болохоор саяны зааланд бол тоглолт болсон. Энэ задгаа зааланд нь бас тоглолт болсон. Энэ задгаа зааланд нь бол ер нь ихэнх өдөр бороогүй бол ер нь ихэвчлэн ингээд хамтлагууд тоглож байдаг. Хамтлагч явахтай энэ рок сонирхогч клубүүд гэх юм уу. Тоглолт хийж байдаг. За одоо New Paris гэдэг энэ хоолойдог газар руу орцгоё.